Зя бүгдээр хай. Зя бүгдээр хай дахиад хай. За өнөөдөр аркийнхантай хамт хоёр тактикны өгсдгөр одоо өгсөх гэж байна. За энэ улаан хариусыг унсан залууч хэн блэ нэр нь? Шавкун гээд хятадын 14 удаагийн эндорогийн авраг. Тэгээд энийг одоо та бүхэнд яагаад ярьж байгаа гэхээр надтай хамт Дакарт 14 хоног Дакарын дивжин дээр бас хамт механикийн ажил хийж байгаа ирсэн. Одоо яг энэ албан ёсны аркийн одоо ажилтан байгаа. За одоо энэ ирж байна да. За ийм нөхөр. Бас нэг диггүй нөхөр ирсэн дээ. الدراجة الصيني تشانغ جون جاب شاي دراجة أركتيك ليوبارد طراز شيتا اي اكس اي 800 أيضا هذه بفئة الميشن 1000 للدراجات الآلية التي تعمل بمحرك أو بالكهرباء. Alright, ladies and gents, so as you can see, as part of the Mission 1000 category, we have 3 fully electric bikes competing in the Rally Dakar. We've got 3 drivers or riders. Number 1002, headed by Willy Jobard of France. 1003, piloted by Wen Min Zhu. And 1004, piloted by Gang Jun Sakai of China. And all racing for the Arctic Leopard Factory Racing Team. طبعا فكرة الفئة المخصصة للمركبات العاملة بالتقنيات. زي ما أنا كنت أقول لك كيف هذا ini mau begitu sih. Унтагаа мөчөлт нөгөө сая Дакар дурддаг 800 XT 800 гэдэг мөдөдийг өнөөдөр өөрөө Монголд одоо тест драйв хийж унж байгаа 620 XT за тэр хаяа за манай гурван хойноос ирж ин да тий одоо явжэл явж л байна гэдэг шиг. За яач. Оо дэжгүй. Гарч байгаа бацаа. Ана шане. Ёо. Ёо. Тий. Ёо, миний бол хөлс шууд гарч ирсэн.
За нэг юм хөл явандаа манай харуул одоо скил нь бол бунка тона бондолоо энэ шүү дээ. Эндороо юу сайтай скил сайтай. Харахгүй бас одоо хэдтэй 14 удаагийн чамп гэж шүү бас. Тэгээд энэ арктикийн механик хийх юм байна. Үндсэн одоо үйлдвэрийн механик гэж. Авторын механик гэсэн. Тэгэхээр яндаг гэсэн. За энэ халдгад өрцөө энэ ухардаг араа сигнал өгдөг гэсэн чинь дэдгүүрийн гадаа тавьчихсан чинь юмар оруулагдсан байсан. Тэр энийг хуглаа хийсэн. Хоглоосаа. За өнөөдөр ингээд аркийн залуустай богдол дарч өнгөрөөлөө Дакартуудаа хамт 14 хоног ажиллаж амьдэрсэн Шавкун хэмээх залуу хятадын эндорогийн авраг тэгээд арктик леопардын одоо Лёслын үйлдвэрийн механик тамирчин гэдэг юм залуу тамирчинтай хамтдаа одоо цагийг өнгөрөөлөө. За мөн одоо арктик клубын одоо залуучуудаа бас уулууд өгсөж үзүүллээ. Ерөнхийдөө бас хамтдаа бас одоо аль ёстоор одоо хоёр дахь төвлөрлөг хийсэн. Тэгээд хөө одоо техникийг уулд одоо хэр явагддаг вэ гэдгийг бол харлаа. Тэгээд үнэхээр сайн байсан. Тэгээд дээрэс нь одоо богдын савдууд энийг бункагаад одоо Шавкуныг хамт цааш наялууллаа. За бидний хувьд бол одоо явдалтад харуулад одоо зайсангаар буухаар салж байна. Богдын савд бункагаад дуудлаа да. Өөр дуудлага олдохгүй. Гад. За танилцаарай бунка. За бунка дуунах хийх гэсэн. Маргааш одоо болог гарна штэ бороо. Аашаа гарна. Болог гарна штэ гэсэн. Болог гарна штэ гэсэн. Инээсээ алахгүй явах хэрэгтэй шүү. Асаа шууд модныгоо тэндээс нэг дайруулаад ерөөсөө зогсохгүйгээр. За ингээ өнөөдөр хамттайгаа бас уулаар гоё явсан. За нөгөө хоёр тэр дээр л яваад багш. Богд уулаар аялсан залуучуудаа баярлаа. Тэгээ дараагийн удаа дахин хөдөлөөс өгшөө өөр маршрутаар гарья. Тэгээд найс байлаа. Дараа уулзсан баяртай манайхаа. Дээрийнхээс ч бол гайг угаас тээ.